Миний бага нас бол бага нас бол одоо энэ 24 дэх сургууль анх орсон. 24 дэх сургуульд анх 1-р ангиас ороод тэгэл 7-р анги хүртэл явсан. Тэр манай сургуульд бол одоо олон сайхан аав хүүхдүүд байсан да. 24 дэх сургууль чинь одоо бас тэр үе чинь их нэртэй сургууль байсан шүү дээ. Сурлагаараа сайн сагдахгүй ч одоо бол нэгдгөө зэрэгтэй. Тэ одоо ерөөсөө яг л энд одоо миний багнаас өнгөрөөл тэгээ энд чинь бол одоо манай Сандра миний мөн айз Пайлвайра одоо Пайлвайра үед яг одоо энэ байшин бас баригдаагүй чи юу ч байшин байхгүй энэсэн цааталт байсан. Тэгээд бид нар чи энд сурдаг байсан. Тэгээ баг жоохон ч байсан доо тэгээ бүгдөө нэг гитар сонирхдаг 35 гитар бариа тэгэл тэрнээсээ болоо бид нар хоорондоо танилцсан. Энэ сургууль дотор. Тэ 24 дэх сургууль сурдаг. Тэгээ нэг гитар тоглоо тэрүүгээрээ бид гурав амь. Тэгээ энэ сургууль чинь бол ерөөсөө маш олон бас тухайн үеийн бас нөгөө нэг одоо атманууд гэдэг байсан. Яг хөтэй сахилахгүй л байсан. Тэгээ тэр үе чинь энэ сургууль яг энэ сургууль байсан шүү дээ. Одоо жишээ нь бол одоо манай үүдүү хөрлөө гэдэг миний дээдлийн ангид байсан. Тэр ах маань энд сурдаг. Тэгээд одоо манай энд чинь бол жишээ нь бол одоо тэр Пайлвайра байж гэн Чоног гамбаа гэдэг манай одоо ангийн найз Зандраа байж гэн. Тэгээд одоо эцэг зоргоо байж гэн. Тэгээд гоожур сөхөө гэдэг одоо яг энэ тэр харгаж байгаа ийшээгээ яг тэр энэ байшингийн саатлын байшинд байдаг байсан. Ингээл энэ үе чи үе үеийн тийм нэг нэртэй өөрсдөө мэдэхгүй одоо яагаад тийм нэр өгч тийм нэг нэртэй болцсон бүгдөө. Атмануудын нэр. Тэгэл яг тэр хөрлөө үүдөө хөрлөө гэдэг чинь манай дээдлийн анги учраас энэ дотор чи ингээд эрэгтэйчүүдийн жорлны талдаа баруун талдаа. Тэгээ тэнд нөгөө савсалгаанаа цуглана. Тэгээ үүдөө хөрлөө чинь цонгон дээр суудсан бид нарыг дуудаад хооронд нь зодтолдуулаад ингээл байдаг шээ. Тэгэл миний багнаас энд л ингээл бужигнаал өнгөрсөн. Өглөө л одоо Зандраа хичээлдээ уявал яг ирнэ өглөө. Тэгээ Зандраа намайг эхний цаг нэг дуусаал манай ангид төрөөд ирнэ. Ямаа явъя гээл. Хаашаа явах юм гэсэн чинь манад ч яа гээл. Тэгэл битээ чи эндээсээ гараад хоёулаа гэрт нь очдөг. Тэгэл нөгөө 35 гитарыг нүддэг. Тэ. Тэгээ 35 гитараа нүдэл тэдний тоолмол хийж идээр яг тэдний чинь 23 дугаар байхгүй юу? Яг одоо тэр мангарын гитараа байрч. Тэгэл тэр үе чинь одоо яг тэнд чинь миний Зандраа үеийн баг нас бас тэнд өнгөрсөн байна. Сайхан үлж гэнэ. Сайхан үлж гэнэ. Сайхан үлж. Гадлын гэртэл байна. За. Одоо бид нар ч одоо залуу байлаа нийлээд 10-20 нийлээд яваа шүү те. Тэгээд зодон зохио хийгээл очиж. Тиймэрхүү залуу байх чинь тиймэрхүү юм мэдгүй л гэж дарч. Насаа ах чинь бол одоо миний хамгийн хүнд чаддаг одоо би насаах л гэдэг шүү дээ. Ер нь бидний үчиг насаах гэдэг шүү дээ. Ер нь их тийм хүнддэг, хүний хүнддэг явсыг их сайн мэднэ. Тэрнээс хой насаа масаа гэхгүй шүү дээ. Дандаа ярихтаа насаахаа сайн уу насаахаа гэл ингээд ярина шүү дээ. Арт кино театр 40-50 мянгат баг тойлог сансар 220 мянгат бомбонороо дош-дошоор зодон бол найзынхаа төлөө зүрхээ зориулж өсөө. За одоо яг энэ хажуу талд нэг байр байгаа. Энэ байр чи одоо яг манай байр шүү дээ. Тий. Тэгээд одоо энэ байрны чи өмнө болохоор одоо бөөн зодоо модоо энэ 3 байрны чинь одоо хажуу талд. Яагаад гэвэл энд нэг төвдөн дээр жаврах байхгүй юу? Төвдөн дээр жаврах юм дүүс. Хамгийн наадлын бодис. Тэрний чинь давг чинь давгаа гэр одоо хүн бүхэн чийч мэдэж энэ да автомаа гэд. Тэгсэн тухайн үедээ тэр бол автомаа биш нэг жоохон хөөхтэй байсан. Нохоо хооронд нь уралд зодтолдуулан тэгэл давгаагийн би их ордог байсан. Тэгээ нэг өдөр давгаагийн чинь төвдөн дорж байгаа намайг нэг унтал алгацсан байхгүй. Та нар ерөөс яагаад нөгөө давгаа чинь гэртээ хондгүй юм бэ? Тэгсэн чинь намайг уруу татлаг намайг алгадаад. Тэгээ би нэг унтал алгадуулсан. За тэгээд би яг ингээд гитар сураад аваа дандаа Монгол ардын дооноо судгийн ногоо могоо гэл ингээд явна шүү дээ. Тэгээд явж ясан чинь Баатар сүх чинь
Баян Монгол харлаагаа ч өгнө харлаагаа бол анхны үүсгэн байгуулагч нь одоо энэ Баян Монгол юм. За тэгээд энэ Баатар сүх чинь их сургууль тоглож байгаа шууд тийшээ сургууль хаяа орсон шүү дээ. Баян Монгол чуулга. За Баян Монгол чуулга, соёл эрдэнэ чуулга гэж байхгүй байхаас өмнө би тэднийг бүгдийг таньдаг байсан. Тоглодог мэддэг. Яагаад гэвэл манай одоо Баян Монголыг чи анх үүсгэн байгуулсан. Одоо эдгээр ерөөсөө нэг мэдэхгүй байгаа. Анх Баян Монголыг үүсгэн байгуулсан хүн л даваа байхгүй. Түүхэн талаас яригдэн шүү дээ, тийм ээ. Түүхэн талаас ерөөсөө Монголын рок pop хөгжим, эстрад урлагийн одоо бивэл 60-аад он, 70-аад он, 80-аад оны ярьж шүү дээ. А тэр урд үед нь бол би 40-50 онд бол би байгаагүй шүү дээ. Зүгээр яхан би зүгээр ном зомноос уншиж яхад 45 онд нэг доктор моктолоор анх циркийн дэрх тагшааны айл хөгжим байгуулагдсан гал тэгжсэн. Хятад шаанзны дэргэд бас нэг үлээвэр хөгжим байсан гал ингээл би уншснараа л яаж байгаа. Тэд нартай үерхэс найцсаар миний бас нөгөө хөгжмийн юу чинь тэлээд байгаа байхгүй. Тэгээд би багада яах вэ гэхээр нөгөө нэг гитар энэ тэнд ингээд гитар хөгжим очиж тоглодог. Меблийн үйлдвэр гэж намайг бас их сургасан газар байгаа. Буйна гэдэг. Тэгээд энэ 40 мянгатын тэр нэг 22 дугаар байранд байдаг байсан. Буйна чинь. Тэгээд меблийн үйлдвэрт ажилладаг байхгүй өөрөө. Тэр үе чинь бол юу гэхээр ерөөсөө юу зөвхөн Монголд бол тоглоно шүү дээ. Ерөөсөө Монголд. Ерөөсөө тийм юм дуулдаг муулдаг юм байхгүй шүү дээ ерөөсөө. Тэгэл гитараар бүжиг явуул дандаа Монгол дуунууд яваад байна. Тэднийгэл явна. Тэгээд аяндаа ингээд нөгөө пянзмын зорж ирээд Оросын юмнууд ч манад нөлөөчихгүй юу. Оросч нь бол яг тэр 70-аад оны их үе чинь маш олон хамтлагууд байсан шүү дээ. Веселые ребята, голубые гитары, добрые молодцы гэдэг ингээд л амар олон хамтлагууд бий болсон байхгүй юу. Тэгээд нэг дуугаа тэдээс янз янзаар найруулад ингээд тоглолцдог. Тэгээд тэднээс пянзыг бий чинь одоо бас хойноос ирсэн хүмүүсээс аваа сонсдог. Тэгээд тэр үед нэг нөлөөсөн юм шиг Ленин клуб гэж байсан шүү дээ. Тэр 72 73 он чи Ленин клуб дээр Ленин клубын Оливка гэж хамтлаг байсан. Тэр хагас бүтэн сэдв тоглодог байхгүй. Инээмсэглээс өөр. Өөр инээмсэглэл чинь сүүл 80-аад 81 оны үед гарсан шүү дээ чинь бол. Тэр бол бараг 10 жилийн дараа инээмсэглэл гэж байгаа шүү. Тэр Оливка гэж хамтлаг байсан байхгүй. Тэгээд би яагаад гэсэн манай одоо хоёр дахь ахын хүүхэд нь манай хоёр дахь ах чинь нэг одоо тэр үе чинь их мод байсан юм хаашаа Орос авгаатаа суудаг байсан байхгүй юу хүмүүс. Тэгээ манай гүр озарах Орос авгаатаа Лида гэжтэй суулсан. Тэгээ 3 хүүхэд гарсан байхгүй юу. Леоно, Жена, Роко гэдэг ингээ 3 хүүхэд гарсан юм. Тэгээ Леоно ч нөр хөгжмөнд дуртай. Тэгээ бит хоёр чинь тэр одоо юу вэ штэ. Туул рестораны урдлын байр байна штэ. Манай Лида гэж тэнд байсан. Тэгээ бит хоёр тэнд. Ерөөсөл тэнд багнасаа өнгөрөөлдөг штэ. Тэгээ Леонотой хоёул орсоор ярина. Леоно ч орс дуу модуулна. Одоо анх орс дуу дуулахтаа нэг юу дуулж ирсэн. Орс дуунуудыг надад зааж өгч ирсэн байхгүй юу. Тэгээд би орс дуунуудыг анх одоо ерөөсөн Монголд анх дуулсан дөө. Ер нь надаас өөр дуулсан хүн байхгүй. На уличной плене перейдет герой. Повончал за зайц с рыжей лисой. Наполеоны звери пьют вино в обысю, пьют мужа, зайца и жену лису. Что зайцы веселый, как тут стоят, что даже звезды начало плясит. Энэ дуу шүү дээ. Энэ дууг би ингээд тэдэнд Оливкагаар сонсуулаа заа юу. Тэгээд энийг ингээд би тоглодог байсан байхгүй. Энийг тоглоход монголчууд өөр болчихж байгаа. Шижгаараа синтригээл дуулдаг байхыг чинь тэр 73 4 оноос хойш одоо мэдх юм. Сүүлд хуульцаа дээр дунд сургуулаараа ороод сонор хамтлагаар дамжихад чинь ингээд явсан. Сүүлд бид нар чинь 17 онд нэг хамтарч нэг Улаанбаатарт нэг том тоглолт хийвдэ. Сонор хамтлагийнхаа 40 жил яваг тэмдэглэж чинь гэж. Олон жил одоо явна. Ер нь эстрадын энэ урлагт одоо байгаа улсууд дотор ер нь Баатар сүхийн Наранбаатар хоёрын дараалал нь баг орох байх шүү. Нэм аюул. Би одоо чамд нэг дуу сонирхуулах уу? Pink Floyd-ыг би анх сонссон юм. Pink Floyd-ыг би Алтан уйг сонссон байхгүй. Одоо миний найз Алтан уйг. Манай Алтан уйг айгүй мундаг банд цуглуулдаг байхгүй. Тэгээ Pink Floyd-ыг сонссон юм. Тэгээд би чинь яг сонссон дуугаараа тэр аянуудын яг Монгол дуу аягнууд байдаг байхгүй. Тэрийг яг өөрөө зохиож байгаа дунд хийчихдэг байхгүй. Хэн ч мэдэхгүй ш тухай үедээ бол. Тийм биз дээ. Би Pink Floyd-ыг тоглож гэнэ үү, юу тоглож гэнэ надад мэдэхгүй ш. Яг тэр үед нь би Pink Floyd-ийн айгүй гой соёлуудыг сурчсан байхгүй юу? 70-аад онд.
Ингээд эхэлж байгаа. Ингээд яг энэ нэг хэсгийг аваад ингээд мөн чимшиг биш чимшиг болчихж байгаа байхгүй. Тэнгуут шал өөр юм оруулаад энэ миний нэг дуу гэдэг бүр анх хийжсэн. Би тийм ч их сайхан биш гээд. Би тийм ч их сайхан биш. Чиний дуу хоолойг сонсож харцсан чинь уярч явлаа. Харцсан чинь уярч явлаа. Хайртмэ би чамайгаа халуун зүрхэндээ хайрлаж явлаа. Ингээд гитар тоглож байхад янз янзын гармонууд авч байгаа биз дээ. Одоо ми минороос би үл ингээд си авдаг байсан байна. Тэгэхээр одоо манай даваа багш бол миний найз мөртлөө миний багш байхгүй. Ямаа наатахаа битээ. Хизээ тийм байрал байхгүй гэж. Яагаад тэгээд тэр манай зөвшөөрөгдөхгүй гэдэг. За жишээ нь одоо би ингээд ми анхныхаа дуу хийсэн. Ингээд сол мөж авдаг байхгүй юу? Ингээд дуу эхэлж хагаад сол мөжээр авч байгаа. Сол мөжээр авахд энийг зөвшөөрөхгүй байна. Тэгээд даваа наа чин болохгүй юм аа. Чи тэгэхээр би энийг ингэж хийсэн байхгүй. Тэгээд би дуунуудаа дандаа хоёр янзаар хийчихдэг байхгүй юу? Тэгэхгүй бол батлахгүй гэж болно шүү дээ. Тэр үчин батлахгүй дуунуудыг бол бас хамаагүй дуулахгүй шүү дээ. Тий. Заавал тэр нотын бол усан шар багшаа батлуулдаг байхгүй. Тэгээд би хоёр дуу хийсэн. Нэг их сургууль нэг оюутан нас гээд. Тэгтээ бол сургууль минь сайхан нэгэ сүүлд нь оюутнаас болгоцсон байхгүй юу? Өөрөө шүлгийг бичсэн. Энэ дуугаас сонирхолтой. Энкри залум насанда эрдэм номон чамдан суралцаа эрдэмийн түтхүүр гардан авснаа энхэн насанда хизээч мартахгүй сургууль минь сайхнаа ангийн нөхтмэ дурсамж дүрээ сургууль минь сайхнаа ангийн нөхтмэ дурсамж дүрээ. Алтуиг гэдэг одоо манай одоо хүмүүс ингээд мангарын алтуиг гэдэг байхгүй юу? Тэр нэг жоох хүүхэд Польшоос ирсэн байхгүй юу? Тэгээ Польшоос ирсэн инкэ гэдэг одоо хүмүүс шар инкэ гэдэг. Тий. Шар инкэ намайг энд нэг фянцтай нэг Польшоос ирсэн бацаан байна ямар орой гэдээ болдог. Тэгээд мангарын байрны 23 дугаар байхгүй юу? 23 дугаар байрны хамгийн хойдлон бодис нэг давхар битээр орлоо. Тэгсэн чинь алтуиг чинь тэн чинь хос чинь сүнсэн пэдиц ингээл дуунаа сонсоол ингээл тэгсэн скорпио тавьчих. Тэгсэн чи би угаалчихгүй нэг гэж. Үгүй ямар байна? Яг Монгол явж байгаа хөө одоо бүр яг ёстойгоо. Энэ сонсонгот би яг ухаалтчих واخгүй. Тэгэл алтугаас гоохгүй. Чи надад энийг өгч гэдэг хоёр онс үгүй. Өгөхгүй. Би одоо л алтуг хэлдэг واخгүй. Чи юу өстө хогийн шаарш чи надад өгөхгүй. Үгүй яма тэр үе чи бянц чинь өстө амин тэгэн гол чинь би гараад ингээд ихгүй. Яг энэ болгаач чинь юу гэж шүү дээ. Ороод шууд дээрэмдэд авчихсан ингээд. Яхан байхын яма. Хэд хоногийн дараа чи миний зүгээр иргэшээд ороод ирнэ гэж яахгүй. Тэгээ байж байгаад би 2 хоногийн дараа шок мөлөөгөө авчихсан байхгүй.
Янзаа. Ер нь тэр чинь сонсгон санагдаад солилцохгүй. тий. Тэгээ очиж миний шопон бүлэг хатууг харангуутлаа. Үй ингэж харж ирсэн. Хөөе би авъя гээл. Тэгээ нөгөө чи над Скорпиог өгч байгаа. Тэгээ би Скорпиг авчаа шууд энд нь доор нь гаргаад ерөөс 3-4 хоног тэр би бүх дуруунд гаргацсан баг. Тэр тийч энэ байдаг гэсэн. Энэ вэж юм баггүй. Энэ хаад рок маягийн юм дөө. Тэгээ би энийг гаргаад гитарын гоцлоо хийсэн байхгүй. Тэгээ сүүлд нь миний нэг дуу болсон л да. Нутгийн нуус гэдэг. Санан тэмүүлж яран тоглохсон сайхан нутагтаа ирлээ би хүүхэд насны сонирхон дуртаглоо хөвнөтэй юм шиг санаанаа урснаа нутгийн минь уулас хүслийн минь уулас нууцхан хайрын уулас минь нутгийн минь уулас хүслийн минь уулас нууцхан хайрын уулас минь. За энэ манай оргодлогоо надтай одоо аль 70-аад оны их үеэс эхэл тоглосон нөхөрдөө. Удаар тоглодог юм. Тэр маань буян нэмэх гээд бас гитар тоглодог юм. Уг нь хуучрын хүн юм байгаа юм. Хуучр өстө үндэсний оркестр мундаг тоглоно. Өөрөө Монгол Улсын их сургууль битээ цуг байсан. Энэ Монгол хэлний анги. Тэ одоо нэг бас яг тэ хамтраад нэг хаяа гоё бэлтгэл сургууль хийгээд энэ манай буян маань бас нэг компанитай тэ хаяа зүгээр байхаар яах вэ тэ хэдүүлээ дуунуудаа гаргая гэл ингээл гаргаал. Эрчим хамтлаг. Тэ. 73 оны өвөл анх одоо 10 сард байгуулагдсан да. Тэгээд бид тэр 73 онд бэлтгэл хийгээд бид нар ч өдөржингөө баг хийн штэ. Орой болоод энэ ч хийж чинь шөнийн 12 цаг хүртэл хийн штэ. Тэр эрчим хамтлагт байхад бол манай Нанзадгээ дарга байсан. Их мундаг дарга тэр их соёл урлаг дэх дуртай бас их ер нь өдөрт хүмүүс бол тийм л байх хэрэгтэй гэж би боддгийн. Яагаад гэвэл тэр Нанзад дарга бол ерөөсөө тэр соёл урлаг ялангуяа тэр цахилгаан хөгжимд бол айгүй дуртай. Бидний чинь одоо би чинь тэр үе чинь ажилгүй байсан юм чинь. Сандраа битээр ажилгүй. Тэгээд сайн дураараа очиж тоглодог. А манай төр мөнхөл инженер тийм ээ. Төрөө чинь тентгийн мундаг инженер л дэр нь л тэгээд баатарж өгөөд тэнцэнэ цахилгаан чи хийдэг байсан. Одоо гитарын Педалыг анх Монголд хийсэн хүн чи манай төрөө байхгүй. Бас цуураа инженер хүн л тий. Цуураа тий. Нэг бөөринки том энэ магнитофон нэг одоо давтамж байдаг штэ. Тэрийг яг орлуулаад яг ингээд цуураа хий. ...74 оны өвөл. Одоо энэ найрамдлагын парк дээрсэн манай энэ Дөмөн хамтлаг гэж анх үүсгэн байгуулсан тэр хүмүүс маань ирсэн. Тэнд тоглож ирсэн. Дөмөн хамтлагийг анх байгуулах үндэслэл нь юу гэхээр Ардын дөө бүжгийн чуулган гэж байсан. Одоо манай хойно байгаа шүү дээ. Ардын дөө бүжгийн чуулган тэр яг хой тал дээр нэг бүжиг явдаг байсан нэг зааланд нь. Энэ одоо манай нийслэлийн залуучууд тэнцээс нь чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэхээр бүжиг явдаг. Тэнд нэг хамтлаг байсан. Тэнд чинь одоо миний багш Даваа гэдэг Баян Монголыг анх үндэслэн байгуулсан. Тэгээд Ягана, Тоолио, Гаалия, Галаа гэдэг. Тэгээд Нямка гэдэг. Тэгээд тэнд бүжиг явуулдаг байсан. Гэнтхэн энэ Эвлийн төв хорооны шийдвэр гараад энэ найрамдлагын паркын дээр гэдэг ийм хамтлаг байгуулнаа. Тэгээ одоо тэр бүх хөгжимчтэй наашин ингээд энд аваад ирсэн. Найрамдлагын паркын захиргаан тэр зүүн урдалтай байсан юм. Нэг давхар байшинд. За тэгээд тэнд тэр хамтлагын чи ирж байсан. Даваа намаа дуудсан байхгүй юу? Ямаа чи нэг ирэхгүй болохгүй наа. Манайх нэг юм хамтлаг байгуулах гэдэг дуу чи эрэхтэй гээд. Тэгээд чи би яг эрчим хамтлагт байсан байхгүй юу? Тэгээ би ирээд энэ чи тэр хөгжмийнхэн өрөөнд очсон тэр Ягана гэдэг мундаг бас соёлтой тоглодог залуу байсан л да. Бид нар чи бүгдөө энэ Ардын дөө бүжгийн чуулганы үндэсний оркестр тоглодог байсан юм. Нарийн бүрээ урт бүрээ үлээдэг тэр Тоолио Молио энэ чинь контрабас тоглодог. Тэгэл энэ ч ирээд миний ганц хоёр дуу
дуулсан нэг даваатай хамт. Тэгээд энэ хөгжмөл энэ хамгийн гол юм нь эндхийн хөгжим их мундаг. Ерөөсөө Монголд ерөөсөө 5 ком хөгжим ирсэн. Тэр 70-аад оны их үед. Тэр ерөөсөө Унгараас ирсэн. Яг жинхэнэ одоо оригинал тийм хөгжим ирээд тэрийн нэг нь соёл эрдэнэ, нэг нь Баян Монгол аваад, нэг нь энэ Дөмөн хамтлаг. Яг л тухайн үед Сэдэнбол пилотоо байсан учраас Дөмөн хамтлагт өгсөн юм байл. Ер нь захилгаа хөгжим тэр үед чинь хамтлаг гэдэг чинь ганцаараа хамаагүй биш шүү дээ. Үнэхээр бүрэлдэхүүнээрээ ингэж бий болж тэрийгэ бэлтгэл хийдэг. Одоо энэ харан хурд хамтлагууд чинь зүгээр гарчаагүй шүү дээ. Хэдэн жил бэлтгэл хийж шүү. Тийм биз дээ. Хэдэн жил бэлтгэл хийжээ тэгээд тэр дуунууд чинь ингэж гарчаа шүү. Тэгээ бид нар энэ ч нэ бэлтгэл хийгээд нэг 14 хоногтой нэг концерт тоглоно, нэг бүжиг явуулдаг. За ингээд соёл олон түмний ажлаа ингээд үргэлжлүүлээ явна. Тэгээд хамгийн гол яахаа гэхээр их ачаалтай үедээ бидний чинь хөгжимчдийн чинь одоо тэр алсыг харагч байна те. Одоо энэ бүх тоглоомонд хуваарлаад өгчдөө шүү. За та нар ингээд энэ дээр нэг хэдэн цаг ч гэсэн бас нэг хүмүүсийн их байгаа учраас энэ дээр нь ачаалын багасгахын тулд бас бид нар бас тэнд нь очиж ажиллана бас. Би бас заримдаа мартсан байдаг байхгүй. Би чинь Дөмөнд байхдаа Монгол дууг англи дээр орчуулаад дуулж исэн байхгүй. Тэр даваагийн хөгжим хүслийн тухайд өгөөд. A Song of Dreams гэдэг ингээд бид нар чинь мэдэхгүй шүү дээ англи хэлний сайн мэдэхгүй. Тэгээд тэр үе чинь нөгөө нэг англи сэтгүүл гардаг нэг болд гэж нэг эрхлэгч байсан. Тэр тэгээд даваагийн дууг орчуулсан байхгүй юу? Тэр хүслийн тухайд дууг гэдээ оршоо. Тэгээд би дуулсан юм. Англиар нь дуулна. Тэгээд тэр хүн бол өөрөө ингээд бид нар шиг мэтгэл тэгээд урд нь суугаад энэ үгээ ингэж хэлээ. Энэ үгээвэл ингэж хэлгээд. Тэгээд би дэрнээс ч хойш нэг англи дуунуудын шин одоо ингэ дуулдаг боллоо шүү дээ. Дөмөнгийн дараа айзам. За айзамд ороод бол би анх орохдоо бол би нөх айзамд орё гэж бодоагүй маа. Мэдээч хөдөр хийж. Энэ поё шиг ингээ нэг урт. Тэр поёнд хөгжмөө зооч юм. Энэ дээр чи хөгжим зоодог байсан байхгүй юу? Тийм ба тий. Айзам гэдэг хамтлагч ерөөсөө үйлдвэрчний хөвлийн соёлын төв ордон байна шүү дээ. Одоо дөнгөж байгуулагдаад одоо сая юу хэлээ шүү дээ. Нэг сарын өмнө 50 жилийнхаа ог хэлээ шүү дээ манай энэ ордон чи. Одоо бичиж гин үү? Бичээг үү? Тийм үү. 50 жилийнхаа ог хийсэн. Тэгээ 50 жилийнхаа ог дөнгөж сая одоо хэлээ. Тэгэхээр энэ Монголын үйлдвэрчний хөвлийн соёлын төв ордон бол 50 жилийн түүхтэй биш. 50 жилийн өмнө бол анх энэ ордон нээгдсэн. За энэ үйлдвэрчний соёлын төв ордны энэ одоо энэ том тамхим энэ үзэгчдийн энэ суудал энэ таазанд чинь одоо миний баг залуу насны яг л энэ л өнгөрсөн дөө. Айзам хамтлагийн анхны концертыг бид тоглосон. Энэ дээр тоглосон. За анхны гишүүн нь би болоод анх одоо үйлдвэрчний соёлын төв ордонд бол тэр Оросын мэрэгчлэлтэн ирээд тэгээд нэг хамтлаг байгуулах гэсэн юм байлээ. Одоо энэ соёлын төв ордондоо. Тэгээд хөгжимч шалгаруулж авна гэдээ бүр зар тавьчихсан. Тэгээд Улаанбаатар гатараа 2-3 сар одоо хүмүүс ирээд тэмцдэггүй тийм л байсан юм билээ л дээ. Тэгээд дорж гарангаад энтхийн Баяны багш байсан. Энэ чинь олон дугуйлангууд хичээлдэг байсан. Тэгээ Баяны багш дорж гарам одоо өрөөнд би ирчээл дорж гарамтайгаа уулзж харсан чинь манайх ингээ хөгжимч шалгаруулж байгаа юм аа гэсэн чинь. Би нэг шалгаад үзэхгүй юм гэдгсэн чинь. Чи тэмцэхгүй гэдэхгүй юу? Тэгээд за чи тэнцүүл яах юм гэсэн. Тэгвэл би шам сарийнхаа цалин тавина. За тэгээ бид хоёр хоёулаа сарийнхаа цалингаар мөрөө тавиад. Тэгээд би анх энэ хоёр давхурт нэг тийм хөгжим шалгаруулж ирсэн өрөө байсан юм. Та чинь тэгээд дүмэнд байсан. Тэгээд дүмд байсан. Тэгээд хаалгын онгойлгосон чинь донд дарагч нь одоо ингээд яг тэр уран сайхны ерөнхий удирдаач хэлцийн дарга байсан байхгүй. За намайг хараагүй цаашаа толь руу хараад юм аччихсан. Чи шалгаруулах нь тэр юунд орох гэж байна уу гэсэн чинь тэги орё гэсэн чинь цааш нааш ороод ирэл. Тэгэл битээ нэг юм ярьжсэн чинь гаднаас нэг мэрэгчлэн багш орж ирсэн. Нэг юм сагалтай нэг таргам тийм том биетэй. Тэгэл тэр хоёр явжсэн. За тэгэл за чи гитар тоглох юм юу тоглолт гэсэн би гитар тоглолт юм аа гэсэн. За тэгвэл гитар тоглоо. Тэгээ би нэг төгөлдөр хор тоглоод дуулж болох үхгүй. Тоглоно шүү дээ. Тэгээ би нэг тэр үед нэг орсдод дуулсан. Тэр яхан би л дуулж исэн та Чернобры дэвчин үү гэдэг. Одоо энэ Оросын хамтлагад дуулдаг. Тэгэл нэг бадаг дуулаад. Тэгэл дахилтын дуулж исэн чинь зогсгөл тэгж юм. Зогслоод гэсэн чинь тэр хоёр юм яриалсэн. За чамаг манай мэрэгчлэн авъя гэж байна.
гэлтэхгүй. За тэгэл чи тэмцсэн шүү гэ. Тэгэл би гараа явчихлаа. Тэгэл дорж гармынхаа өрөөнд очиод. За дорж гармаа би тэмцчихлээ шүү. Сарынхаа салин өгөөрэй чи гээл гэсэн. Нэрээ юу гээл гэсэн. Нэрээ гэдэг. Тэгснээ зөрөөд гараа тавьчихсан баггүй. За хөл мууталд манай дорж гарна. Тэгэл удаж жагаал ороод ирсэн чи яас гэсэн. Нэрээ чамаг тэмцсэн одоо ингээд ажил чинь тушаал тийш гаргах гэж шүү. Юу ярьах би тэнд дэм хамтлагч тушаал гаргаагүй гэдэг. Тэгэл тушаал гаргаал энэ намайг энд хөгжимчнэр авсан баггүй. За тэгэл намайг данд мэрэгчтэй хоёр дуудаал. За чи ерөөсөө юу хийм? Хөгжимчтэй өөрөө ол. Манай хавчин барилгын соёлын ордонд тагшаа найрал хөгжим аккордеонист байсан байхгүй юу. Тэгээ аав гистэй ингээд аккордеон энэ төр тоглоно. Юм хөгжим юм л дээ. Тэгэл ер нь 8 дугаар анги 7 8 байсан байх таа. За ер нь ерөөсөө хөгжим сурыг. Тэгэл хөгжимд их сонирхолтой болол. Тэгэл өөрөө хөгжим тоглоё гэж бодож ирсэн. Тэгээ 8 дугаар анги 75 онд юу 8 дугаар анги төгсөөд Темс төрөлгчээ. Дижамболд. Тэгээ тэнд очиод Жамбулд байж идэл гам бол бас тэнд чинь нэг арга хэмжээ явуулж шít нэг оюутан залуучууд арга хэмжээ явуулж. Тэгээ тэнд хөгжимдэр гам болд гээд. Одоо энэ гам болд гээд юу гэдэг айчмын гам болд. Энэ байсан өшөө тэгээ хэд хэдэн хүн байсан эдгээр хөгжим тоглол. Тэгэл юу хичээл мичээлээ хаяа зүгээр тэр юунд чинь зүгээр ингээл сандал 2 сандал тавьчаал нүдэл bijсэн. Тэгэл гам болттой цуг байж байгаа. Тэгээ гам болт чинь миний үед очиход чинь 2 дугаар курсээсэн. Тэгээ би 1 дугаар курс дараагийн жил нь очиод гам болт чинь зөрөөд надаас яваад өгөхгүй. 3 дугаар курсээ төгсөөд. Тэгээ би тэндээ бас нэг хэдэн улсуудтай тоглож байгаа. Тэгээ Жамбулаас төгсж ирээд би эдэр ресторанд ерөөсөө яг хөгжмийн гараа эдэр рестораны хөгжимчнөр хэлсэн дээ. Тэнд бөмбөрчнөр ороод нэмд орж бол яг тэгэхэд нов көснэцэг байсан юм билээ. Нов көснэцгээс төгсж ирээд энэ эрчим хүчинд зандраа нэмд орж Төрмөг Баатарч өгөөд яг энэ нэг дөрөв тоглож ирсэн. Тэгэл би ерөөсөө нэмагаас салхаа байсан. Нэмд орж үйлдвэрчний төвлөрлийн соёлын ордон чи хэдэн онд байгуулагч. Тэгээд нэма төрүүлээд орцсон байсан. Тэгээд би нэг яат юм юуц очиад үзье гэсэн чи нэрээд очсон. Тэгтээ би үйлдвэрчний соёлын төв ордон хөгжмөө авцсан байхад хөгжимд нэмд орж орцсон өөр хөгжимчд байгаагүй. Тэгээд тэгээ байж арга хэмжээ нэг 2 3 арга хэмжээнд бас тоглосон юм аа. Би доор тэр үйлдвэр соёлын төв ордны арга хэмжээ болдог ш. Тэр бас тоглож исэн хүмүүд нэмат очиад тоглоод. Тэр анхных нь одоо нэр мөр өгөөг багтаа тэр тоглодог байсан надад хамт. Тэгээд удаа тоглосон. Гэхдээ ямаа нэг мундаг соёл гитар ч байгаа штэ гэл. Хаана байгаа гэдэг. Энэ нийтийн ахын үйлчлэгийн соёлын ордонд бүжиг тоглож байгаа хгүй. Бүжиг тоглолт юм гээд. Гэр нь энэ сонгонд байдгийг. Надтай хамт Жамбулд нөгөө барилгын Темст байсан байхгүй тэр хоёр. Тий. Тэгээд намайг их зодддаг байсан гэхгүй. Тэгээ нэг өдөр соёл гитар юм байхгүй нэ гэж оргоо надаас тэхгүй соёл гитар. Өө надаа нэг ста мундаг соёл гитар байгаа. Тэрийг юу очиж хоёлаа юу яа гэдэг. Гэхдээ тэр чинь уул нь их түүх нь их гоё. Жамбулд байж идэл гамболд би 2 давхарт явсан гамболд жоохон ууцсан байсан л да тэгээ намайг дууч чим жоохон зөвүүн бацаа нүггүй гэсэн. Аха би яагаад ч хүн шүү дээ зүгээр шүү дээ. Юу яриад байгаа чи гэдэг. Тэгээ намайг зодохгүй өрөөндөө оруулж яагаад. Гамболд. Тэгээ би уйлаад тэгээ жоохон хөвгдөөсөн чи 8 дугаар англи. Тий. Тэгээд би гамболтыг яг соёл гитарын хүүхэд байна гэдэг гамбоцын энд ахуй үйлчлэгийн соёлын ордонд байсан юм лээ. Тэгээд би нямаад хэлэхгүй намайг нэг Жамбулд нэг гамболт гэж зодож ирсэн юм аа. Тэгтээс гитар аймаг тоглоно. Гинт минь өөр юу яриад байгаа чи хүн дээрлэхүүлээд багтаа хин ямар амтан тийм атан байдаг аль очие гэдэг. Тэгээ нийт ахуй үйлчлэгийн дээр бид нэр очие оргоо бид нэр. Тэгэл нөгөө чийс авч гэж нэ манай гамбач бидлсийн дууд болоо. Кемпамило тэ соёл модл айгүй өөрхөн тоглоноос. Тэгэл гамбаг дуутах чи наашргээл дуудсан. Тэгэл хүрээд ирлээ. Чи яагаад энэ манай дүү дээрхдэг байсан. Юу гэж энэ манай дүү зоддод ингээд миний зохиод авсан. Тэгсэн чи гамбаа гүүштэй би энэ шин зоддгүй шүү би архинд гүйлгдэг байсан шүү гэж яахгүй. Их хөвгөлтэй. Тэгээд би гамбагаа тэгсэн. За би энэ үйлдвэрсэн соёлын төв ордонд нэг хамтлаг байгуулах гэж чи орох хүрээд ирэх үү гэсэн баг. Гэсэн тгий гэж. За тэгэл гамбаа 2 хоногийн дараа над дээрээс өөс нөхөөрхөн залуу зангаа манга зүгцсэн.
Тэгээд ирээл юу танд өгч хэлсэн юм. За ийм нэг хүн олдог. Бүгд чи өөрөө л мэд. Өөрөө ав. Тэгээ болсон чинь тэр тушаа шийдвэрийг гарга. Тэгээ гам тоглосон байхгүй юу? Тэгсэн чинь данд мэрэгчтэй хоёр битэрийг дуудаад наашир гээл. Тэгээ битэр тэндээс босоод ирсэн чинь энийг таних уу гэж. Юу танихгүй гэсэн. Энийг ав гэдэгсэн юм мэрэгчтэй. Энийг ав. Тэгээ манай өөрөө энэ ард талд нь байсан. Айзам хамтлаг өөрөө. Тэгээ айзам гэж нэр өгөөгүй шүү дээ. Зүгээр яхаа бид нар гамбаа бид нар битгэл хийгээл энэ ард талтай өрөөтэй. Тэгээд инх мал тэгээ би тэнд үед нь Эрдэнэ очрыг таньдаг байхгүй ахлагч юм. Аккордеон тоглодог. Эрдэнэ очрыг хэлсэн. За чи дуусчих чи манай өрөөнд наадуулга дагуулаа ороод ирэхгүй. Тэгээ манай өрөөнд тэд нар орсон. Тэгээ инх малаа танг танилцсан байхгүй. Тэгээ инх малаатай танилцаал. Тэгээ бид нар нэг юм. Тэгээ инх малаа энэ яг манай хөгжмийг хараад ухаалтсан л да. Тэг чи бас цоо шинэ хөгжмүүд айгүй олон хөгжмөдтэй байхгүй манайх шинээр авцсан. Тэгээд инх малаа санал тавьсан. Чи манад ирээд штэ. Хэдүүлээ хамтлаг байгуулъя гэдэг. Тэгээ инх малаа за би нөгөөдөр ирье гэж явсан. Тэгээ нөгөөдөр ирсэн байхгүй. Тэгээ сайн буян ингээд аргонист байсан. Одоо манай сайн буян шил бас мундагалтай. Их л авьяастай, их чадaltaй багшийн сургуулийн багш байсан штэ. Баяны багш ер нь Монголд бол ер нь манай сайн буян бол ер нь дээгүүр орно шүү. Тэгээд нөгөө нэг аргон тоглодог байхгүй. Тэгээ би анх шалгаж авсан би. Тэр гамбаа тий. Тэгээд аргон дээр ингээд ирээл ингээд гэсэн ингээд авчихгүй. Би ч хөө энэ чист мунд тоглож ш тэгээд тэгэл сайныг аваад ингээд бид дөр болсон. Тэгсэн чинь нэг харсан чинь бүгдөө ингээд аваад байсан чинь гуруулаа сойлогтарсан болсон байхгүй. Тэгээ би тэрийг мартцсан байсан л да. Инх малаа телевизээр их гоё ярьсан л да. Манай инх малаа чи хөөрхөн ярьсан. Юу гэсэн би тэрийг мартсан байсан чинь инх малаа нэг телевизээр гэхдээ та чи нэг айзам хамтлагт байлуу гээл тэгэл ярьсан чинь нэг 3 сойлогтар чинь одоо нэг хөгжим дээр хуваарлж очих чинь шүү дээ. Тэгээ сайн буян шодуулсан байхгүй юу. За та 3 хоёр гарчээ. Би нэг номерыг авсан сойлогтар чинь шүү. 2 номерыг авсан нь баскетар чинь 3 номерыг авсан нь удаачин ингээд. Тэгээ гуруула нэг шалгалт өгж байгаа хүүхч гадаа хаалганыхаа гадаа зогссон. Тэгэл ихнээ за ор гол гэсэн чинь эхлээл хин орсон. Инх малаа орсон чинь ингээд цуглаад авсан чинь 3 номерыг авчихгүй. Тэгэл гамбаа орсон чинь 2 номерыг авчих. Тэгээ 1 номер тулгуул биш сойлогтаад. Тэгэл бид чи яг тэгрүүгээрээ бэлтгэл хийгээл тэгтээ яг нэг гуруулаа ингээд сольчдөг. Инх малаа сойлоо барихлаараа би удаар энэ бас тоглолчин. Ингээл хэдүүлээ ээлжлэл ингээл энэ өдөрсөн соёлын дугаардын дэш ингээл хамтлаг байгуулсан. Гамбаа чи нөгөө сонгонд байдаг учраас манад байдаг гэсэн байхгүй юу? Манай гэрт одоо амьдрын шүү дээ. Манай авгаа чи хоол мон тэнд гамбаагийн орон тустай. Тэгэл хагас бүтэн сэтэл гамбаа нөгөө юуруугаа явж гин. Сонгон руугаа ээж авруугаа яваад гэж. Тэгэл бус цагт нь бол манай тэгэл нэг хаяа нэг жоохон 2-3 хоногоор алга болчихоор уучгаараа алга болчихдөг. Тэгсэн чинь нөгөө нэр өгөөлөөс бид 3. Тэгээ манай баг чинь цэцэрлэгт байсан. Тэгээ хагасаа идэр шүү дээ. Юу тэр санаанаас гардаг. Тэгээ манай энэ том банд чинь инх малаа хэн хоёр чи авдаг юм. Гамбаа хоёр чинь. Нэг цэцэрлэгээс нас авдаг байхгүй юу. Тэгээд инх малаа чинь нуруунд дээр ингээд үүрцсэн ингээд ирээл. Тэгээд бид нар чинь нөгөө тэнцээ бас нэг ганц шид юм уучгаад нөгөө нэр мэрээ яриа тэгээ шинэ унтчихсэн чил гамбаа намаа татаад байна. Хөл татаад байна гэсэн хин би гамбаа гэсэн ямаа би нэр олчлоо гэд. Ямар нэр ингэсэн чи. Айзам гэдэг. За өглөө усаа гэдэг. Тэгэл өглөө усаал айзам гэлсэн чи нэрээ их гоё нэр байна. Тэгэл донд мэрэгчтэй хоёр ирээдсэн чи наад нар чи гоё биш шүү дээ. Тэгэл айзам гэдэг нэр өгөл ингээл бид чи айзам гэж нэр авцсан байхгүй. Айзмын түүх ингээд эхэлж байгаа. Тэгэл тэрнээс чи хойш юусоо битгий салав. Яг одоо үдийн хүртэл ингээд хоёлаа цуг байж. Банзан гитар баян нүдэж баярны охтыг арасан дагуулж явсан мөч Арын гутамжаар алхаж тэнэж атман ахна татархуж явсан тарбийцэн өмд Отус хизэг ургууч Улаанбаатарын гэрээт гудамжаар омгон явсан залуунаас Тэгээд манай айзам хамтлагаас нь маш олон уран бүтээлчд гавьяатууд төрлөө шүү дээ. Би одоо тэрэнд их бахархдаг. Одоо манай айзмын одоо энэ тайзан дээр тоглож байсан соёл эдний анхны ахлагч Наранбаатар маань авлаа. Манай инх малаа авлаа. Гамболд маань авчлаа. Би авлаа.
Гэтэл саяхан одоо манай ган төр айзам хоёр их гээд яваад байдаг гэсэн хүүхдүүд чинь одоо хөрлөө авчлаа шүү дээ. Яагаад айзам хоёр гээд ингээ хамтлаг байгуулсан гэхээр би тэрийг мэддгүй. Тэгс ган бол надад нэг өдөр хэлсэн байхгүй юу. Нямдэржөө энэ айзам хоёр гээд хамтлаг ингээд манай шамнэр байгаамаа. Айзам нэгийг айзам тоглож ирсэн чинь хажууд нь ингээ бэлтгэл хийж байгаа. Тэгээд айзам хоёр гээ нэр өгсөн шүү гэдэг ингээд надад хэлжсэн. Тэгээ. Тэгэл их авьяастай хүүхдүүд байсан юм. Манай ган болцсон бас өөрөө их авьяастай. Тэгээд тэрийг дагсан хүмүүс бас л авьяастай гэж таараа шүү дээ. Айзмын дараа чинь тэгээд юу байхгүй сонор хамтлаг байхгүй. Тий. За сонор хамтлаг чинь одоо би чинь хууль цаасны дунд сургуульд. Тэгээ би яг хөө тэнд чинь нөгөө нэг Наранбаатар байсан хууль цаасны дунд сургуульд. Бацаан зэрэг хоёр тоглодог байхгүй юу? Тэгээд би нөгөө хоёр дээр очиод ингээд тэгээ ганц хоёр дуу дуулсан чинь нөгөө захирал нь бүгд танд намаа мэдсэн байхгүй юу? Тэгээ Наранбаатарт хэлсэн гэсэн. Бацаан зэрэг байна. Гэхдээ энэ хүүхдүүд чинь авчил даа ингээд. Тэгээ Наранбаатар намайг ор гисаргаад хуулийн дунд оруулсан шүү дээ. Тэгээд Наранбаатар өөрөө бас хуулийн дундад сурж исэн байхгүй оройгоор. Одоо яг хөө анх оюутан болоод хичээл мэтээ суугаад тэгэл нэг сонор хамтлагыг чинь бүрдүүлэх болоод. Тэгэл оргоогоо аваад ингээд бид нар сонор хамтлаг хичээлийн дараа л одоо бэлтгэл шүү дээ. Хичээлдээ шамдна. Тэгэл хичээлдээ би чинь бас хуулийн дунд дуухтаа шаггүй сурдаг байлаа шүү дээ. Гайгүй. Тэгээд би их сургуулийн хуулийн ангид орсон байхгүй. Ингээд урлагийн үйлчлэг инээ тэрэгэл ингээд Ямаата танилцсан. Тэр үс чи манай клубын дарга Довдонгой тавцуг ажилт клубт ажилладаг. Тэгээ байсан. Тэгээ нөгөө он сурах мундаг он сурна гэдэг хичээл нөө боддог хүн чинь нөгөө сүүлдээ нөгөө хичээл дээр Ямаг хүлэхээс суучдаг. Хизээ тоглох нь гэл. Тэгээд Ямаг ингээд шагаад би ч бид нар ч нэг тэр үед аюул сайхан хөгжмийн хүүхдүүд байсан. Тий одоо манай аюул мундаг ятгцсан Эрдэнэ сууд байна. Цуга Турхайн Ганбаатар гээд морин уур тоглодог, би хуучир тоглодог. Үндэсний хөгжим дөрвөл бол одоо тэр үед тийм ээ яа. Бас л стейж сургууль дотор бол айгүй мундаг байла тий. Тэгээ байж л. Тэгээ яг Булган аймагт би нөгөө театрт байхдаа бас сансар хамтлагтны баскетбол энэ тоглодог байсан. Тэгээ яма Эрдэм хамтлагт айлуу тоглол гээд. Тэгээ Эрдэм хамтлаг тоглосон бит хоёр завхтас тоглосон тэгэл янз бүр юм тий. Ер нь тэгээ ямаач нь бол одоо хөгжим урлагийн хүнээс гадна хуульч хүн. Тэрнээс гадна аюул сайхан хүмүүс эцэг их сайхан танилцуулдаг. Би одоо энэ хүний ачаар одоо хантайгаа сайхан танилцаж насныхаа хайныг бас олж авч ялаа. Нэмаа маань одоо бас миний хайныг тань. Ингээд одоо насаараа амьдарч байгаа хайнтай минь танилцуулж одоо амьдрахад ингээд одоо сайхан ийм хүн ач уянтай хүн байдаг. Залуу нас минь. Оюутан нас минь. За. Яв. Эдний өргөнд чуулан цураа. Эвийн сэтгэлээ ичилдэн дасан угтах ирээдүйг зөвнөн ярилцаач тэр өмрөөлийг зүрхэндээ тээсэн залуу нас минь оюутан нас минь мөрөөдөл хүслээр жигүүрлэн дэвсэн захицааргүй эрдэмийн далайд нөхөрлөн дасан Онгон залуу насны аз химэртэй Оргилун гэгээ оюутан нас минь Тэр ч одоо би жоохон 7 дугаар ангид ирсэн юм аа. Ярамгийн 41 дугаар сургууль байхгүй юу? Тэгээд жисэн чинь манай сургуулиар нэг үдшилэг болоод тэгсэн чинь эрчим хамтлаг гэдээ ирсэн.
Тэгээ би чинь 7 дугаар анги дөнгөж нэг гитар ингээл сонирхол явж ирсэн юм эд тэр үе байхгүй юу. Тэгээд гитар тоглодог ах нарыг хараад ингээд биширдэг. Тэгсэн чинь нэг ах ирээл тайзан дээр гараад ингээл гитар мутараад болгоод нэг тийм сагаан саалдуу дотгошроо уусаж явсан. Би айгүй сайн сандий. Тийм гитартай нэг ах. Тэгэл ингэж хараал тэгэл байжсаа л тоглоод дуусхээ. Би чинь тэгэхэд ямар гоё яах вэ гэж бичрээл тэгэж харж ясан үе байдгийн. Тэгэл сүүлд нь одоо ийм сайхан дотны мандууд болно гэж ерөөсөө тэр үед яаж бодох юм жоохон хөвгт чинь те. Тэгэл бичрээл тэгэл теста гитар лууч бид нар чинь жинхэнэ одоо гитар гэж хөгжим үе чинь одоо сурахын төлөө миний үеийн одоо тэр үеийн хөгжиж бүхэл хүмүүс одоо гитар луул ерөөсөө сурах тийм тэмүүлэлтэй байсан байхгүй. Тэгэл тэр цагаас хойш дараа нь их сургууль дээр таарлаж танилцаал. Тэгэл бид нар чи их дотны сайхан одоо тэгээ өөрийнх нь хийсэн маш гоё дуунууд байдаг. Одоо тэр үеийн одоо тэр гарч исэн депоп гэл хамтлагууд алдарч исэн тэр хамтлагуудын дуу муунуудыг айгүй их тоглодог. Тэгээ өөрөө маш гоё дуулна. Тэгээ дээрэс нь өөрийнх нь хийж байгаа дууных нь тэр одоо стил жанр гэж байна шүү дээ. Стил тэр нь болохоор зэрэг яг л одоо тэр 70-аад оны тэр анх одоо рокод гарч ясан тэр үеийн гэрээ ингээ хийдэг. Тэгээд бид хоёр сүүлийн үед нэлээд хийж байгаа л да дуунаа. Тэгээд айлгуу гоё. Тэгэл бид өөрөө бэлтгэлээ хийгээл ингээл ер нь баг нэг 30-аад дуу гарсан баг шүү. Гаргаж ирсэн чинь эн чинь уурлаад ах юм. Ямар их дуу юм бэ ямар би одоо эхнийхийг барахгүй байж тээ гэдэг байгаа. Чи битээ солиор нэг дуу ч гэсэн чи нэг бас эхлээ зүгээр тоглоо сурч тэгээ нэг жоохон дасгал масгалаа хийж гэсэн. Тэгээ нэг дуу эхлээл нэг жоохон явж гайчдаг. Тэгэл эхнээс нь ахвал ингээд одоо бүгдөө ингээд сайхан бичээд тэгээ явуучих юм л да. Хүн чи ерөөсөө штэ энэ сэтгэл гэдэг юм чи хүнд их чухал эрхтэй юм бэ. Тэгээ энэ сэтгэлийг л одоо эрүүл байлгана гэдэг чинь хүн эрүүл байх юм бас нэг үндэс юм биш штэ. Тэгэхээр энэ дуртай хөгжмөө тоглоо. За тэр тоглох Монголын энэ тоглох нь яг тий. Эндээ хөгжмөө нийлээ тоглоод гоё юм хийгээд байж гисэн хүн сэтгэлээрээ жаргаж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд сэтгэлээр өдийн наснаа сайхан хөгжмөө тоглоцгоод ингээд байхаар чинь ядчил одоо бас сэтгэл зүйн хувьд эрүүл сайхан байж энэ их сайхан байгаа юм л тий. Бараг 15 жил болсон байж 90 оноос хойш. Би 15 жил ерөөсө гитар бариагүй шүү дээ. Ганц хоёр удаа нэг төрсөн өдөр найз нас ангийнхантайгаа очиж тоглодог ингээл ааждаг. 15 жил хүн хөгжим тоглоогүй хизээж тоглож чадахгүй байхгүй юу? Хизээж гитар тоглож чадахгүй. Би одоо яагаад мэдэж юм бэ? Миний муу найз Баатар Сүх байна шүү дээ. Баатар Сүх маань Монголын нэг номерын гитарчин байхгүй юу? Тэгээд Баатар Сүх маань сүүлдээ гитараа тоглож чадах болчихсон шүү дээ. Ер нь явандаа тэгдэм бэ. Тэгсэн нэг өдөр над руу уцдахгүй юу хаян хэрэг огш. Тэгэхэд хаян хэрэг огш бол Монголын хөгжмийн зохиолчтой холбооны нарийн бичгийн дарга байсан. Тэгээ над руу уцтаад чи Нямдэрж гэж мөн үү хөгжмийн зохиолч гэдэг. Би гайхгүй ямар юм. За тийм байх Нямдэрж гэдэг юм байна. Гэхдээ чи энэ Монголын хөгжмийн зохиолчтой холбоон дээр одоо бүртгэлтэй байх юм. Чи энэ татвар матраа төлдөг юм уу гэдэг. Уран бүтээл хийж гэнэ гэдэг. Би хийгээгүй гэсэн. За нөхөр мөн чи ерөөсөө юу вэ? Энэ 11 сар юм уу 10 сар юм уу 11 сар чи заавал тайлан концертод тоглоо.
Хэрвээ чамайг тайлан концерт тоглохгүй бол юу вэ? Хөгжмийн зохиолчтой холбооноос хасна гэхгүй юу? Тэгэхээр л би сандраал. За одоо ер нь ямар ч байсан юу юм. Очоод татвараа төлцсөн. Би тэр үе чинь 500 гаруй мянган төгрөг би татвар шилжүүлээ өгсөн. Яасан яах вэ? Хөгжмийн зохиолчтой холбооныхан чинь тийм шүү дээ. Тэгээд шилжүүлээд өгсөн. Тэгээд Смок Гамбаага дуудсан. Одоо би чинь ганц мөн Смок Гамбаага дуудсан шүү дээ. Тэгээд Смок Гамбаага хэлээ намайг ингэж яана Гамбаа. Чи энэ концерт ер нь бэлтгэл хий. Айж хамтлагаа цуглуул. Ми тайлан тоглолт үйлдвэрсэн соёлын төвөөрд хийсэн байхгүй. Хаян хөрөөр дуудсан гэсэн ингээд үзчихээд. За чи ингэ болж шүү дээ. Чи юм хийвэл их мундаг байхгүй юм ямдуулж байгаа. Чи ерөөсөө юм хийхгүй байна. Гэт ингээд би тайлан тоглолт тэгээ би хөгжмийн зохиолчтойхоо холбооны юмд үлдсэн байхгүй. Тэгээд ер нь тэрнээс ихлээр гитар метараа нэг хаяа тоглолт төгөлдөр хуураа тоглолт тэгэл гитард орчиж байгаа. Ургасан сэмбрүү яасан инхри юм бэ хонгор сэтгэл минь ямар ихээр уйран вэ хатан зүрхний хараа зүдэндээ хаж явна ханхорвоо чи яасан удаа харцанд минь нүүдлийн шувуучийг үтлээд буцлаа гэж дутуу идэлсэн хайрын амтад хүлэгдээ нуутай гүнигтэй хорвоо гомдож явах гэж Дашик амолон нөхөд минь ахын дихи нөхрөсөн андууд минь санаж усах мөрөдөлтөн сансрын модомч багдах найзууд минь арван засгаас цуутай наадами алтан дүүхийн хуудсан гэгээ мөртэй дивчээ юусэн цагаан тогондоо дэслэн морго юутын цэнийг идэггүй хүчтнүүд надан чуулсан дивчээ Хайртмэн чи сонсож чамна идолая хархас ярдан хонгорвсгүй мэ харачтэй надруу хараач харцны чи сайхан дуя хайри дуга дулна хайртмэ
чи сонсож чамда идолея. За тэгээд хань жилтэйгээ танилцаал дуу хөгжмөл явсан дөө. Тэгээд би шинэ тэр үед тэгээ нэг охтууд их биш найзлт мэжлэг манай авгат тэрэн дэх дургу. Ерөөсөө өөрөө ярьдیں۔ Би энэ олон охтууд дотор чамаа гэж ястагвар жинхэнэ юу гэж араас чинь гүйж байгаа авсан шүү гэдэг. Одоо бид хоёр чинь одоо анхны хүү чинь одоо юу шүү дээ. 75 онд чинь юу шүү дээ. 50 жил байж 50 гаруй жил боллоо шүү дээ. Тэ? Сайхан амьдарч байна одоо. Авгаа маань одоо миний бүх юм хийж гин. Одоо бүх юм зааварлна. Ерөөсөө оюутан байх үеэс бүх юм зааварладаг намаа гэж. Ингэхгүй тэхгүй гэл ингээд авгаагийнхаа юмор явсаар гал одоо ингээд юу гэж. Чи сонсон он жилүүд бодхоо нэг л мэдхэд баг нас минь өнгөрөх юм. Он жилүүд дурсамж болон үлдэхэд онгон зүрх минь чамтай хамт байсан. Сайхан чамайга хайр жил яванда. За ер нь бол маш зөв замаар явсан юм байна би бол гэж бодож байна. Нэгдүгээрт би тэр залуу байхдаа сахилгагүй байхдаа бол одоо янз бүрийн хүмүүстэй үерхээр найзлаа тэд нар ч уруудтаад ингээд байдаг байсан. Тэгээ манай мо зандраа өрхөнд олон сайхан одоо найз нартай байсан да. Одоо тэгэл заримтай амьдэрч байлаа өрхөндтэй. Манай айз минь зандраа шүү. Миний багын найз одоо ихтлүүрийн сонгыг агалж битэж. Улсын одоо энэ чи өмч шүү. Тэгээд ихтлүүрийн сонгыг хаглаад хоёулаа баригдаад ганц удаад ороод 3 цас уусан. Тэгээд за би өөрийгөө нэг дүгнж бас нэг эцэст нэг үг хэлэхдээ ер нь бол би одоо ингээд нэг бага залуугаас авахлал энэ хөгжим гэдэг урлагийг одоо сонирхол ингээд энд орсон. Монголын рок pop хөгжмийн анхны одоо юу суурийг одоо би ер нь бол одоо тавьсан юм шиг байгаа юм. Цахилгаан хөгжим шүү дээ тэр хамтлаг байхгүй. Тэгээд тэр цахилгаан хөгжмөөр яваад миний нэг хэсэг амьдрал энэ хөгжмийн амьдрал. Хоёрдугаар нь одоо тэр 40-50 мянгатын одоо тэр тухайн үеийн ах нар атманууд тэд нартэй их найз дотн нөхрөл содолтож ингэж явсан бас нэг үе тийм ээ. Ингээд чинь бас амьдралын нэг хүрээ эргээд нь шүү дээ. Яг л амьдралын юмар л ингээд яг тэр дардан замыг яаж хүн явдаг тэргүүрээ л явдаг. Хүний амьдрал бол янз шүү дээ. Янз бүрийн юмнууд тохиолдно. Хүн тэгээд өөрийгөө зөв явах хэрэгтэй. Өөрийгөө л тэр нэг юмыг л одоо хөгжим бол одоо миний амьдралын бол одоо замыг заасан юм шиг байна. Тийм учраас бол одоо би бол энэ амьдрал надад бол үнэхээр сайхан. Аяа миний уянган дуулагч гитар минь амжит бүтээл авсан тоотой дурсамж минь. Аяа миний уянган дуулагч гитар минь амжит бүтээл авсан тоотой дурсамж минь.